Монголын улс төрийн хүрээлэлд шинэ өнгө орж ирлээ. Энэ бол иргэний хөдөлгөөний нам. Эцэг өвгдийн зарилгаар жаяглагдсан улс төрийн анхны бүтэц Монгол Улсын парламентын 9 дахь удаагийн сонгуульд оролцож байна. Хүн төрөлхтний түүхэнд нэн шин сорилтууд тулгарч буй. Энэ сорилт Монгол улсад ч тулгагдж байна. Тиймээс цаг хугацаа орон зай хэмээх их нүүдлийн урт замд эртний түүхтэй их Монгол улсынхаа төрийг бадрааж төмнөө гэгэрүүлэх үүрэгт ачаа тэнцвүүлье хэмээн сэтгэн үндэсний хэмжээний боловсон хүчийг иргэний хөдөлгөөний намаас гаргаж ирээд байна. Иргэний хөдөлгөөний нам нь үндэсний хөгжлийн нэгдсэн эрх зүйн орчин хуульчлан баталгаажуулах 9 зорилт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Үндэсний соёлын хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчныг хуульчлан баталгаажуулах, Монгол хүний хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчныг хуульчлан баталгаажуулах, амьдралын чанарын хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах, олон тулгуурт эдийн засгийн нэгдмэл орчинг хуульчлан баталгаажуулах, тогтвортой засаглалын нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах, байгаль экологийн хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах, нийгмийн хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах, бүсчилсэн хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах, нийслэл хотын хөгжлийн нэгдмэл эрх зүйн орчинг хуульчлан баталгаажуулах. Нэгдмэл эрх зүйт Монгол хөгжил мөрийн хөтөлбөрөөр ялагдал үгүй мөнх орших ирээдүйн зам гэрэлтэх учиртай. Үндэсний язгуур гүн ухаанд суурилсан улс төр нийхэм эдийн засгийн хөгжлийг иргэний хөдөлгөөний нам төвчээлнэ. Сонгодог ардчлалын тогтолцоог бүтээхийн суурьт 5 тусгаар тогтнолыг бүтэн цогцлохын ухаан яригдах юм. Үүний тулд 2013 оноос хойш эдүүгээ хүртэл тасралтгүй судалгааны ажлууд хийгдсэн байдаг. Улмаар иргэний хөдөлгөөний намаас Монгол улсыг өвгдийн төрт ёсны ухаанаар залах, засах 127 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулад байгаа илээ. Хөх монголчууд их Монгол байхын 3 цагийн баталгаа улс гэрийн их 7 гэрьеэг томьёолов. Иргэний хөдөлгөөний нам нь энэ удаагийн улсын хурлын сонгуульд 67 эрэгтэй, 57 эмэгтэй нэр дэвшигчдийг сойж байна. Үүгээрээ Монголын улс төрийн түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн дэвших эрхийг 30%-аас давуулан биелүүлсэн нам болж байна. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.